За сайн байцгаана уу үзэгчдээ. Подкаст өрөөний маань цоо шинхэн дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд өнөөдрийн маань зочноор жүжигчин Баттөмөр Батаах маань оролцож байна. За сайн уу төмөн. Сайн баха. Сайн. Тайван сайхан байна өө. Тайван сайхан байна. За дүүг нь сонь сайхан. Тайван дүүн ингээд л байж ийн юугаа эхлүүлээ. Тэгээ яриагаа бит хоёр ер нь зочдтойгоо жоохон бага наснаас нь эхлүүлээд байгаа. Батаах маань бас багтаа ямар хөвгт вэ? Хэр сахилгагүй хөвгт вэ? Хэр урлын үзлэгт ер нь хэр ордог вэ? Оо тэгэд хүүхд ахуй нас маань дэггүй сайхан 10 хүүхдтэй айлын хамгийн бага нь олон ах гişнэр донд тэгээд хэрэг тань хөслөө дөө. Тэгээд айлын хамгийн бага нь ой 10 хүүхдтэй айлын хамгийн бага. Тий. Урангаа аймгийн төв. Шинэ хувцас үсч үзээгөө. Дэндөө дээрээсээ л. Над 4 ихч 5 ах байна. Тэгэл ер нь жоо ах нарын хувцас ингээ гулгах маягтай. Гулгаал доошоо ингээ явчихдаг. Тэгэл Урангаа аймгийн төв 10 ихээр тэгэл одоо ээжийнхээ одоо инрэл хайр илбэрл донд одоо сайхан ах нарынхаа юунд тэгэл хүн боллоо л доо. Тэгээд ямар сандаа гэр хороолд амьддаг байх нөө усанд явах гэсэн чинь айлын багууд яах юм бэ? Яах наадах чи гарын сон чинь яшиг зүгээр арзаасаа болоо энэ олон ах нар чинь л усанд явах гэдэг байж лээ гэн манай ээж. Тэгээд их урлагчин байсан баха. Урлагт хайлтаа тэгээд жоохон байхдаа би яг сандаа одоо сая танаа хүүхд ингээ гүгээд штэ эдний насанд нөө төлөөний моднууд ингээд тойруулж ингэж тавьчихна. Хагалцсан модоор ингээд бөмбөр игээл тэгж их тоглодог байлаа. Тэгэл найзуудтайгаа ингээд нэгдүгээр ингээд нэг гудамжныхаа найзуудтай ингээд сургууль руугаа ингээд явахдаа одоо нэг 50 мөнгөний нэг юу гэдэг вэ? Ааруул Урангаа нэг тийм нэг цагаан ааруул тэрийг худалдаж аавна. Тэгээд энэ консерв байдаг байхгүй. Тэгэл ангиараа нөгөө консерв аваад нөгөөдгөө ингээд цементэн дээр ингээд тавьчаал хөлөөрөө сургууль хүртэл гიშгэж шүү дээ. Нэр задал юу ахгүй гутгаш үгүй задлагч байхгүй. Тэгэл яг идэхэд байгаа байхгүй өргөн. Тэгээд нэг далах суугчлцсан. Тэгэл нөгөөдгөө ингээд чулуу өшгөлж байгаа шиг өшгөлөөл яваад байна. Дээр нэг гიშгээд. Тэгээд тэр чинь нөгөө цементэн дээр үгцэж байгаа сүлд ингээд халаад 5 нэвдэгдээд тэгэл онгойхын загталж гараа уран тэгэл ягаал тэгэл бөөн дээр ингээд тойруулаад идцгээд. Тэгээ бидний үед чинь жоохон тийм нөгөө 90-ад оны их үе нөгөө картын барааны шилжилтийн тэр юм их хомсхон байсан үе. Тэгэл бас тэгэл гудамжны хорооныхоо найзуудтай нийлэл бас бужигнуулна штэ бас тэгэл ингээд сургууль руу явж хахад замд ингээд зойр байдаг байхгүй ногооны зойр доо чинь бүгд өсөрж ороод хүний зойр үсттэй тэр чинь яг улсын зойр яг хой хүний юм байхгүй штэ улсын тийм ногоо хадгалсан зойр дөө хижгэнж ороод газар ухаад ячдаг штэ тэгээд тэр чинь хаалганы өшгөлж компу хийж ороод оронгуудаа дуун усаад тэгэл дуун гэж зүгээр бас л нөө цементэн дээр ингэж штэ ерөөсөө хальсын арилгаж байгаа байхгүй. Тэгэл юм уу хагацсан шилний эхлэлтгий гэж зүгээр цэмбитл ингэж цэвэрлээл тэгэл нэг дуун идсэн хүмүүс л гэрэг очих гэр сургууль дээр орнолоо. Амьдрал сайхан байсан ч тэгж л одоо дархлаа одоо хамаг юм аа одоо гоё сэргээж штэ тий. Тэгээд өндөр болно гэдэг. Тэгэл ууйдал тэгэл төмс шаам. Нөгөөдгөө юм гялгар утанд энэ шоколадны юунд ингээд хөөрхөн ингээд боогод ингээд түлээд ингээд болгоод идчих чинь. Ер нь энэ багасаа л ийм их нэг амьдрах чадвартай болгоод өөрийгөө болгоод яваад идэг гэсэн шиг байгаа юм аа. Тэгээд л одоо хөөхтэй байлаа. Тэгээд багтаа их бүжгэлдэг. Нөгөө ирэх бүжиг гэдэг чинь жинхэнэ модонд орсон. 5 дугаар ангиас хойш чинь л ерөөсөө Урангаа аймгийн хөгжим драмын театр шүү дээ. Бид эдийн тоглолтоор очдог. Тэнд ч гэсэн салхаа байгаал. Тэгээ хажуугаар нь бас тэгээд нэгдүгээр ангид ордог жил манайхны байранд орсон юм аа. Ээж маань цагдаагийн газарт олон жил ажилласан гэ байраар шагнуулаад 36 айлын орон сууцнд ороод. Тэгсэн чи тэр байр маань спортын аймгийн төв спортын заалны хажуудалд. За тэгээ заалан салхаа байна шүү дээ. Театр, заал, сургууль гэр ерөөсөө маршрут тэр. Тэгээ зааланд нь яваагүй дугуулan гэж байхгүй. Штангинд нь явж байгаа.
тенсэнд нь, саксанд нь, волейболд нь бүгдэнд нь явна. Ёстой нөө юуны юу гэдэг лээ. Спортын ванзал гэдэг шиг л бүх секц дугууланд нь явдаг. Тэгээ штангар чинь 9-р ангида улсын аргад хотод анх урж ирээд найзуудаараа манай үеийн төгсөлтийн нөө штанг айгуу сайн байсан байхгүй улсад айгуу дандаа төрүүлдэг өсвөр насны англид залуучууд гэсэн бас төрүүлдэг. Тэгээд улсын аврагт ирж штангаар хүрэл медаль авчлаа. 46 кг хэмжээтэй 9-р ангид. Тэрийг та цааш нь хөгжүүлээг үү? Тэгэл чинь тэгэл нөө 10 жилийн хүүхэд насны байсан чинь тэгэл орхисон л та. Нэг л удаа тэр улсын аврагт орж штангийн тэмцээнд орж нэг. Хүрэл медаль авчлаа. Гэл одоо хүүхд ахуй насны юм ингээл холбогдлоо. Одоо ажил мэргэжил дээр яг л энэ одоо нэг багтаа дуулж үжгэлж ийсэн театраар иргэлдэж ийсэн те. Энэ маань л одоо яг нөө мэргэжил дээр маань бас сургуульд ороход бас нөлөөлсөн юм л гэж. Сойст яаж орсон? Яагаад орголсон та? Тэр гоё дурсамжаасаа яриач. Тий. Соёл урлагийн сургуульд нөө хөдөө орон нутагт ерөөсөө юу ирэхгүй, хуваар ерөөсөө байхгүй. Тэгэл тэгсэн чинь нэг театр дээгүүр л эргэлдэжсэн чинь нөө театрын найруулагчийн тухай үед Баатар гэдэг нэг театрын даргаарч ажиллаж байсан нэг манай нэг бас нэг хураа ах байдаг байхгүй. Тэр ах маань зайлвал одоо өвд болсон. Тэр хүн тухай үед ингээ соёл урлагийн сургуульд ингээд конкурс өгөх 2 юу байна. Хүүхд шалгаруулж авах юм боломж байна. Та хэд надтай хамт ингээд Улаанбаатар хотод ирж ингээд шалгалт өгөх үү гэдэг хэлжсэн байхгүй. Тэгээ манай ангийн бандитэр тэр Баатаргаан зарласан одоо аймгийн хүүхдүүдийн зарласан тэр хуваарт нь хурж ирж хотод соёл урлагийн сургуульд шалгалт өгөөд одоо ангийнхаа багш гангуй багшийнхаа гэрт нь ирсэн. Гэрт нь ирээл тэгэл за итүүд гээд нэг юм хийдэг. За бэлдүүлж ирсэн юм үү? Багш бэлдүүлж байгаа байхгүй юу? За. Чи итүүд гээд юу яах вэ? Би чинь хараа алганы. Хараа алганы. Ах тэ нөө Баатар найруулагч манай багш хоёр хойно хамт төгсчихгүй юу сургууль. Хойно хамт төгсөжсэн бив нэгэ мэддэг. Тэгээд өөр ангаагаас нэг ийм 2 хүүхэд ирлээ. Шалгаж үзээд болвол аваад болохгүй бол тэгээд одоо болохгүй юу даа гэл. Тэгээд багш маань за итүүд гэж нэг юм байт ингээд нөө тэр Баатар найруулагчнууд нэг бас нэг юу заасан. Чи нэг хонь гаргаж үзсэн үү гэж. Гэхдээ хонь гаргаж үзээгүй. Гэтэ гаргаж байгааг л хат нилээ олон удаа харгалгүй байх гэж одоо өдөө өссөн хүүхд юм чинь. За чиний хонь гаргаадах ингээ хонь байгаа юм шиг ингээд тий ингээд үйлдэлээр үзүүлээд. Тэгэл гэрт нь ороод хонь гаргалаа да. Нөгөө нэг багш маань саваад унтсан. Яаж их нэртэйгээ баясаагч ганхыг багшаар чинь саваад унтсан. Яг болж чи наатаа тэр конкурс дээр тэр багш нарын нүдэн дээр ийшүүлж जैन. За багшаа гэл. За дуу байгаа яг нэг дуу дуулж өглөө. Хөөхөнд болж जैन. Шүлэг байгаа. Шүлэг байхгүй гэж толгоогоо мэйжлээ. Тэгсэн чи за чи их юм бэлдэх юм байна. Шүлгээ бэлдэх юм байна. Одоо монолог гэдэг л бүх шалгалтын бүх юмнуудыг бэлдэх юм. Чамаа хэнээр элдүүлд юм лээ. Тэгсэн чи манай Баатар найруулагч. Оюун дээр. Оюун дээр чинь одоо манай одоо таньдаг хүн байгаа юм жүжигчин. Тэгээд наснаа 8 жаргал гэдээ бас уранга найруулагч ихч маань бас. Бид нар бас оюун дээр ихчтэй холбож байгаа. Намайг юу хөрх юм оруулж ийлсэн. Оруулж ийл гэж бүр юм бодоод байдаг энэ хүүхдийг. Тэгээ оюун дээр ихчэндээ очлоо. Тэгээд нэг юунд 13-ын 3 өндөрт гэрнэдэг. Тэгээд жаа өдөөнөөс ирсэн байсныг хэлгөө. Тэгээд жоохон тийм нөгөө юунд ирсэн. Динжин мянгийн зах дээр бууцсан ангийнхаа хүүхдийн аав нэг хот аймаг хоёр хооронд тийм пац автобусаар тээвэр хийдэг байхгүй юу. Тэгээ ноолуурын дунд ингээл хүрээд ирсэн. Жаахан тийм хувцсанаар ингээ өсгөцөг нэг жаахан өнөр танартай. Тэгэл оюун дэрэгчэндээ санаа зовоод миний дөө тэр гоё юм би нөгөө том жүжигчнээс зургатаар ингээ хараад нөгөө эзэнгүй айл майл кинолан гэт киног үзсэн. Ста мундаг хичээвэц яана одоо нэг ямар амар юм яваад таа. Гэтэ яг өдөөнөөс ирсэн юм шиг ингээл бодоод байсан чил. Тэгээд нөгөө юу хэлэхгүй. Нөгөө хилийн зүгтээ юуны тул хинний төлөө цэрэгээр чүүд гэл нөгөө бүхэхтэй ногоо маш нараад тэр дууг оюун дэрэгч нөгөө дуу гэж хэллгүйгээр шүлгийн заагаад өгчөж. За.
За чи энэ шүлгийг л уншаарай ингээд тийм бадрангуу ингэж уншаарай гэхгүй юу. За гэд бидний нүүтэн дуу гэж юусэн мэдээгүй. Та юу сонсож байгаагүй? Би юусэн сонсож байгаагүй. Тэгэл нөгөө өдөр дууны шүлгийг шээцэлсэн. За ингээс шүлгтэй болчихж байгаа. Оюун дэрэгч нэлээ тийм зааж өгсөн маа гэх юм. Тэгээ конкурс эхэлдэг. Тэгэл нэг шалгалан дээр хонтой хэвтүүдээ гэдэг нөгөө багш нар чинь савж байгаа юм. Яг л хонь. Инээдтэй. Гүйдгүй ингээл яг л би тэр гол молыг яг тасалсан юм шиг байгаа. Нэг олон удаа хардсан болохоор чинь яг гаргаж амийн тасалж байгааг хөрж байгаагүй. Гэхдээ бол ингээд хөлийн төсчээсэн болохоор чинь мэдлгүй байхтай гараа ингээд голыг ингээд таслуулаад ингэчдэг гэдэг. Тэгэл ингээ хийх хэрэг бодтой гэдгийгсэн шиг. Тэгээд чи гэрээсээ гарч ирж байгаа маань сунаж манайгаал гэрээсээ гарч ирдэг. Тэгэл хонь дундаасаа гүйчиж хөлнөөс нь ингээд шүүрж аваад тийчлүүлээл нөгөө тийчлээл тэмхтэн дээш нь харуул тавиал дээр нь мордоол тэгэл эндээс түрүүнээс гутаг гаргаж ирэл үрцэн зүсэл тэгэл хайчтэй тэгэл гараа нэг гол молыг нэг олоод байна гэдэг. Дотроо ингээ ёо. Гэхдээ бас хоёр хөлөнд тийчлээд тэгэл ингэ голыг нэг тасалчаад цус мөсөө нэгэд яа арьс зэгсрээд арьс гараа уруугаа арчичаад тэгэл хуулч муулгаар хинээдтэй харагдсан юм байлгүй. Яг хийгээд байна гэсэн дэр юу хонь гаргаад байна гэдэг. За шүлгээ уншгаал гэсэн чил нөгөө юуг уншихгүй саяныхаага хөлийн зүг юуны тулд хэний төлөө зэрэг ирсэн бүхэхтэй нөгөө машинаараа гээд аяг сайхан уншчихсан. Стоп гэлдэг чинь. Чи наадхныхаа дууг нь дулаатахтаа л гэж байна. Дуу юм уу гэлдэгсэн чинь. Нөгөө төл чи саваад энэ юу яатсан нөхөр ороод ирсэн бэ? Үгүй би мэдгүй би дууг нь дуу юм уу гэдэг гисэн чил тэндээс аялж өгч байна. Чи ийм дуу сонсож байгаа үгүй юу сонсож байгаа. Шүлгийг би сурцсан байгаад байдаг. Тэгээ баа өнгө хөрөлдөө болоод тэгж нэг юм сойсод нэг орж ялаа да тэгээд. Та юу хэр сайн хоёртон байсан. Багш нарын хэр хайртай хоёртон байв. За би тайзны яриандаа бол их гай байсан боловч тийм. Үүлэг шүлгийн тэм юундээ бол манай чамаа хөшил намайг хийх задлж гисэн. Жамжлоо багш маань бол их тийм одоо төвтөр курст орж ийл нөө 93 оны тэр нөө 10 амраг гэд Балжрын догонд айгу өгүүлгэнд нэг дөрвийн өгүүлгэн дээр ингээд ажиллаад их хүнд өгүүлгэн дээр ажиллаад ингээд их задлж гисэн гэж. Би одоо хүртэл багштай их талархаж явдیں۔ Тэгэл намайг одоо CD гарга. Чи ингээд өгүүлгийн уншаал. Тэгээ би чи 2 дугаар курст байхдаа утгын чимэг богино өгүүлгийн наадамд ороод жамингуайн тайхын ном гэдэг өгүүлгийн уншаас 2 дугаар байранд тэр өгүүлгээс шалгараад гэх мэтчлэн тэгээд тайзны яриа уншлахын үнд юу байлаа. Тасвал карантин 14-өр бид нар чинь нэг өөр баг байсан болохоор нөгөө өөр юма бэлдээд танаа багийн юмыг нөгөө сайн үзэж чадаагүй. Та нэг шүлэг уншаад хүмүүс уйлаад байсан уу? Хүмүүсийг уйлуулад байсан. Тийм тэнтэг чинь нэг тэр 10 амрыг уншиж өгөөд тэгээ дараад нь бид нар нэг хахын нэ ээжтэй зориулж хийж байгаа киноны тухай жаахан яриад илгэсэн чинь одгөрлагч маань бас ингээд уяраад тэгээд нөх юм туяа Батмаа хоёр бас ээжийн тухай дуудуулаад тэрний дундуур нь шүлэг мүлэг уншаад тэг чи бас нэлээд нулимстай уянгатай нэлээд тийм хэсэг болсон шүү дээ. Тийм болсон юм. Батайх сүүлийн уран бүтээлийнхаа тухай яриач чинь аягүй сонирхолтой санагдаад байгаа. Тэ одоо энэ 20 он 2-нд одоо хөлөөрөө тавигдахаар баруун аймаг руу явах гэж байна. Тэгээд энэ 3 хүн дүртэй ээжийнхэн дүрт нь бор хөөгч Монгол Улсын гавьяач гэж бор хөөгч тоглож байгаа. Тэр нэг Даян чийж явал ламынхан дүрт нь бол Эрдэнэхт болж байгаа. Би талаар тэр даунтай хүүхдийн дүр тоглож байна. Тэгээ миний баг насанд яг 130 дугаар сургуулийн сурагч Тэлмөн гэдэг даунны холбооны гишүүн хүү тоглосон. Өөрөө яг тийм даунтай хүүхэд тэгээд ээж аав нэг сайхан эерэг хүмүүс гэдэг юм лээ сайхан хүлээж аваад тэгээд Монголын даунны холбоо 130 дугаар сургуулийн агуун багш тэгээд би чинь бас энэ зохиолыг бичих гэж бас 9 сараас хойш та өөрөө зохиолоо бичсэн. Тийм даунтай хүүхдүүдийн одоо сургууль дээр сууж багшаас нь зөвлөгөө аваад даунны холбооны тэргүүнээс нь редакторлуулаад тий зохиолоо ингээл биччихэл за ийм байвал яах вэ гэтэл
айда даунтаун харагдахгүй байна. Эрүүл хүн шиг болоод бичээд дээ шүү. Дүрсий чинь байгаа байдал юмд хандж байгаа хандлага нь энэ талаас нь шүү гэл ингээл зөвлөгөө өгөл тэгэл би эргээл зохиол дээрээс ингээл суудаг. Тэгэд яаж байгаад энэ зохиолыг ер нь 7 сард манай ээж өөд болоод тэгээд нэг хотод ирээд 8 сарын үеэр ер нь ээжтэй зориулж нэг юм би одоо сувар босгоод ингээд чадахгүйгаас хойштой кино бүтээлээрээ ээжтэй нэг сувар босгосны дайны нэг уран бүтээлч болж хүүн болж төрсэн юм чи нэг юм кино хийж үлдээе гэж бодож тэгээ энэ зохиолыг бичсэн байхгүй. Тэгээ энэ зохиол манай одоо нэг 30% намрынхаа зураг авалтыг хийсэн, өвлийнхаа зураг авалтыг хийсэн. Одоо хаврынхаа зураг авалтыг явах гэж байна. Тэгээ хурж ирээд зуны зураг авалт. Жил дамнаж хийж. Үндсэн зураг авалт нь тэгээ 4 үйлрэлтэй. Жил гарan дамнаж хийж байгаа. Тэгээд нэг 100 минутын турш юм ярьдгүү. Тэгээ яг олон улсын фестивал зориулсан юм. Та ерөөсөө арт чиглэлийн кино байхгүй. Юм ярихгүй. Энэ дээр бага дөрүүд юм ярихгүй. Бүгд үү? Тий. Оо ямар сонирхолтой тий. Тэр зохиолыг бичнэ гэдэг бас л нөгөө даавны сургуулийнхан бас ингээд айгүй зөвлөлдсөн. Тэгээ миний ажид бас ингээд зохиолыг хамт бичлэлцэж байгаа. Алтан гэрэлгээд бас найз маань бас ингээд үнтэй зөвлөгөө ингээд олонний хүч оламгүй ингээд ингэж бичиж гэл бодсон доо. даунтай хүүхдийн яг онцлог гэх юм уу? Тий одоо ер нь Тийм юу гэдэг юм бэ? даунтай хүний одоо дүр дээр ажиллах үүднээс шүү дээ. Гаргаж. Тий одоо тэгэл нөө бие, хэл, сэтгэл мэт одоо гурвалсан холбоо хоромсоомоос үүдэлтэй. Ийм одоо биднээс бол хоёрсон хоромсоомтой хүмүүс гэж явдаг. Тэр гурвалсан хоромсоомтой хүмүүс. Тэгээд энэ киноныхаа нэрийг Трио гэж нэрлсэн байгаа. Тэгээд нөгөө ингээд нэг юмд төвлөрөхөөрөө гарахгүй хит төвлөрчдөг. Тий. Давны хам шинжийн юунууд бол янз. Ам шинжийн баг хүнж баг ирүүших уу чум байна. Бүр ярьж чадахгүй, явж чадахгүй хөгжлийн юунд тарих толгойн юунд их удаан явагддагч хүмүүс байна. Янз. Энэ кинон дээр болохоор бас нэлээд бас хүн хэлбэрийн даунтай хүний тухай хийж байгаа. Би Батайхын уран бүтээлүүд ер нь их хвчлэн комеди төрлүүд байгаад байдаг шүү дээ. Тэгээ яг ийм уран бүтээлүүд би постыг хараад надад ингээд хөө гэдэг айгуу тийм өвөрмөц айгуу гой санагдсан байхгүй. Тэгээ та ер нь энэ санааг түрүүн та хэлсэн шүү дээ. Ээжтэй зориулаад хийгээд. Тэгээ хэлсэн амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд айгуу бол нөө би ингэж боддог нэг монголчууд нэг тийм зам одоо ер нь бол гайгүй болж байгаа л да. Тэгэхээр нэг тийм өөрөөсөө өөр хүнийг ч юм уу те харахаараа нэг тийм хараад идэг ч юм уу те нэг тэр хүндээ эвгүй сэтгэл төрүүлээд нэг юм хараад идэг ч юм уу нэг тийм ойлголт айгу муу байгаад байдаг штэ нэг тиймэрхүү талын. Одоо ер нь бол бас гайгүй болж байгаа л да. Тий. Тэгэхээр таны уран бүтээл бол бас даунтай хүүхдүүд дауны холбоо энэ бол бас маш их. Энэ дээр нэм лээ. Урд нь энэ даунтай хүмүүсийн тухай яг нь телевизийн нэвтрүүлэг ч юм уу те ингээд даунтай хүмүүсийн одоо холбоо байгуулах чинь холбооныхон даун одоо кофе шоп ажиллуулж байна те. Одоо ингээд нэвтрүүлэг байж байгаа. Даунтай хүн тоглосон кино, даунтай хүний тухай хийсэн одоо кино, одоо даунтай хүн тоглосон дүр мөр гэдэг ч юм уу. Ийм юм урд нь байхгүй энэгээр хангадагч болж л байгаа юм байна лээ. Тэгээд сая 3 сарын 21-нд дэлхийн даунны өдрөөр тэр нөө даунны холбоо тэрүүн ган зураг тэрүүн нь батаж үчигчээ ингээд нэг ингээд нийтлэл ингээд тавьчмаар байна. Яг гэвэл өнөөдөр дэлхийн даунны өдрөө ингээд монголчууд ийм кино хийж байгаа гэдгийг мэдээлэл хүргэчихүүхээр тэгээд гэдэг. Тэгсэн чинь л сайтуудын телевизүүд тэгээ постэр цацагдсан чинь айгүй хандлттай эерэг болохоор энэ хүмүүсийг нийгэмд ингээд бид нар хэнийг ч гээхсгүй энэ нийгэмд хамтдаа л хүн болж төрж амьдэрсэн хамтдаа л бүгдийг хөтлөөл ирээдүрөө тэмүүлж байх хэрэгтэй гэдэг үүднээс л би энэ одоо нийгмийн гадуурхал, шоглолт ихт өрөвдөх тийм ээ энэ бүгдийг одоо энэ киногаараа би энэ даунтай хүмүүсийн тухай их өөр ертөнцийг л үзэгчдэд харуулна гэж би зорж байгаа юм. Тэгээ бас би бас ингэж бодож байна. Тэр кино уран бүтээл гарсны дараа ямар нэг өөрчлөлт бас гарах бах нийгэмд тий.
манайд ч бас ерөнхийдөө за даунтай хүмүүс дээрээс нь хөгжим бэрхшээлтэй хүмүүст ер нь нэг чиглэсэн юм байгаа хуур. Тий. Яг нэг юм гараа суухаар иш тийш нэг альбан байгууллагууд нь зам нь байдгүй, автобусандаа сууж чаддгүй тий. Айгуу тийм хүндрэлтэй байгаад байдаг шин. Тий. За хоёлаа яриагаа за түрүүний суйсынхаас за нэрээ ахтайгаа тулгаж. За хойд уулзалтай өгдөгтэй. Энэ манай нөгөө ганцхан спонсор байгаа. Тэгээд Secret Liquor Store гэдэг энэ Италиас орж ирдэг вайн гэсэн. Зээ. Та хоёрыг дайлж байгаа юм. За баярлалаа. Яах нэвтрүүлгээр дайлимдуулж бас дүүдээ очроод баярлж явдаг шүү. Яг тэгэхээр нөө Америкт бас нэг бодолж явсан шүү дээ. Брюсний босс киногоо гаргаад тийм тэгээ нөө боловсралтай зэ автоматтайгаа жимгээтэйгээ тийм ингээл хотуудаараа хилээд явж байхад бас миний хоёр дүү бас орайлгхан ахагаа сайхан хүлээж авч тэнд бас байх хугацаанд хамтдаа бас ингэж одоо сэтгэлээ гаргаж байсан ах надад хүртэл зүрхэн дотор ингээл бодоогол хоёрдуудаа нэг баярлаа гэд хэлчихсэн. Би дараанд нэг хариуг нь барьчих юмсан гэд ямар сандаа хойлоо нэг бичээгүй сайхан хоньны гиз эдмэр нэг пост өө хурдан Монголда ирнэ шинэ гиз шил уулгана гэдэг уулган шүү. Одоо зуны дэлгэр цаг болж байна тийм ээ. Оо ямар гоё. Битэрт бас битэрийг зориод ирсэн дээгөө Батаах маань нөгөө Брюсний босс кино Америкт гараа, Сан Франциско хотод гараа. Тэгээд яг бит хоёрлоо ингээд залгаад ирсэн бүр амар их баярлсан. Тэгээд нөө нэг тэгдэм мэлчний гадаадд очиж чоор чи нэг юм одоо баг хүмүүс намайг таних болоо да гэд нэг юм сонин сэтгэл орчдөг мөлий юм хүмүүс тоох болоо намайг гэдэг. Тэг тоогоод ирсэнд бас айгүй их баярлсан шүү. Дүүрүүлж голстой болохгүй шүү. X-Tats Production анх хэдэн онд яг яаж тэнцээд орж байваа. Тэр үедээ бас хамгийн одоо супер продакшн байсан шүү дээ. Тий. Яг нөгөө юун дээр бас одоо ч гэсэн тий. Айхтар. Юун дээр юу яалаа. Дипломын жүжиг болох гээд байдаг. Тэр үед лавгаах маань эрхэм мэлчид байгуулсан байсан байхгүй. Лавгсрах маань. Тий. Тэгэл хавсрах дээр гүгэд очно өстэй дүүдүүд энэ миний ингээд дипломын жүжигийн урилга танд өгч байна. Би ингээд соёл урлагийн сургуулийн төгс курсээ оёвтаа. Одоо ингээд юу одоо ингээд төгслөө. Урд нь нэг 4-р курст байхдаа нэг тэр эрхэмлж байгуулагдаад нэг бүх юм окей гэдэг тоглолтын дээр нэг жижигхэн масак олны хэсэг бүжиг хойно мань бүжиглээд ингэсэн лавгаахыг хэдэ таньдаг болсон. Тэгээ урилга өгсөн чил лавгаах маань хурж ирээд ингээд жүжиг хэлэх гээл ингэсэн чинь сууж шүү. Бүүм бай. Ийм мундаг хүн байдгаа. Ингээд миний намайг тоож ингээд тий. Тэгээ санаа нь болохоор бас эрхэм хэлчихэд жүжигчнэр орчих гэсэн бодол байгаа даа байхгүй. Тэгээ урилга авч өгч шүү. Тэгээл тэгсэн чил дипломын жүжиг маш нөө жаагүй гэж дуугааруу жүжиг тоглоол дууслаа. Гүшгний ард орсон чил авах маань. За баяр үргэмээ дөө. 9 сарын 1-нд ажилдаа байлан байгаарай. Дүүнг дипломын жүжигийн дараа чинь зүгээр ажлын байртай. Ажлын байр. Бөөм баяр. Тэгэл 9 сарын 1-нд лавгсар ахтайгаа 2 жил гарan бас олон сайхан уран бүтээлүүдээр ажилласан. Тэгээд хажуугаар нь бас харцганы урлагийн дэд сургууль тайзны ярийн цагийн багш шиг л бүжигнүүлж байгаа мөө нөгөө нэг ганц би залуу хүн чинь тэгэл юу их юм бэ? Юу л бол юу хийн гэсэн бодол зориг тэмүүлэлээр дүүрэн. Тэгээд 2004 онд X-Tats хамтлагт бас нэг шалгалт өгөөч гэдэг очсон байхгүй. Тэгээд очиад ингэсэн чинь тэрний өмнө нэг Бацева түүний нөхөд гэдэг нөө тоглолтын дээр орж ирсэн чинь одон чимэгч онах баярд гэсэн байхгүй. Их гойд болох юм аа. Гэлтэхгүй нөө баяр үргээ ёо баярлаа гэсэн чинь гэд за юм хүмүүс хараад манай өрөөгөр ирээрээ нөгөө тэгэхээр дүнг гэдэг ингэсэн. Тэгээ дараад наглахтай уулзаад наглахаа би ингээд танаад ингээд нэг юу яа юу арт чинь ажиллаж болно тийм ээ. Ингээд масак засаак ингээд тайз майздаг бас юм яаж байгаа хэрвээ болж хөтөл жижиг сажиг юмда оруулж гаргаад ингэж болох уу гэдэг гэсэн чинь өө тэгэл давал найдаа өгч төр орё гэл. Тэгээд ингэсэн чинь за энэ хүү юу аа найдан дээр нагласан. За чи тэгээд ингээд байжээ. За юм хумд оролцсноо гэх. Тэгэл X-Tats хамтлагт ороод
Тэгэл наран солонго төтөө одоо бархуу одоо ингээл үеийн одоо залуучуудаа ингээл шижинтэл сайхан ажил. Нэг ангил. Төтөө наран солонго гэсэн нэг дээр. Бархуу өдөр болохоор доотлын доотл. Хоёр доорд нь. Тэгэл дунтлынхан. Тэгэл ингээл бид чинь бас олон жил хамтдаа ажиллаж, найзалж, нөхрөлж, дээшээ одоо ах эгч нарын одоо алтан сургаал тийм ээ. Энэ үгэнд энэ донд ажиллаад ч нэг 8 жил ажилласан баг шүү. Тэгж байгаа та чинь их нэртэйгээ танилцсан. Тэгээ гүшиг мушиг танилцсан амир инээдтэй амир хөөрхөж та тэрийгээ яриач нэг яаж их нэрээ анх харж байсан лээ зэрэгтэлт. Тий, зэрэгтэл ингээл нэг өөрөө суугаад байна. Тэгэл хараад тоглолцсон нөгөө төрх. Та тэгтээ дээр нэг ингэж ярьж байсан чи яага. Зэрэгтэл ингээс наттай айгу адилхан юм гээд. Тэгэл тоглолт дуусаад гараад ирсэн чинь нөгөө охин чинь яг хоогоор солин дүүргийн артлаар явж таарад төвхтэн шүгэлдэнэтэй нөө олзоо тэгээд тэгэл танилцсан да. 2 цаг бас эхнэр нөгөө хараад тоглосон байгаамаа тэр чинь бас. Гэтэ угаасаа ингээ нөгөө нэг зэрэгтэл цуугаад үзэхэр тайзан дээр байгаа хүмүүс бүр нэг юм гэрэлтээд хинэн ч гэсэн гоё харагдаад байдаг тий. Тэгтээ аюу гоё. Тэгж байгаа л ер нь найрцал. Тэгээ тэндээс ингээл зэрэлцээ гоё инээж байгаа хүн амар эерэг юу мэдрэмжүүдсэн бидэрт ингээд тоглож байхад ингээд мэдрэгдээд идэх тий. Аюу гоё. Тэрүүгээр л их гоё амьд байдаг юм шиг байна тий. Хошин урлагийн продакшн та ер нь яагаад заавал хошин урлагийн продакшныг сонгосон бэ? Драмын театрт та ер шалгалт өгж байсан уу? Үгүй би ястаа өгч байгаа. Тийм тий. Өгч байгаа. Тэгээд яагаад ч мэдэхгүй. Миний л амьдралын замнал дээрээс л юу юм шиг. Ингээл шуурлагаар яваал гэл ингээл болсон юм шиг. Цаанаасаа л юм. Тэгэл яг л тэр шугамаараа л явсан. 8 жил ажилласан газраасаа би яг Сандын мөрөөдлийн театрт анх ороод эхний жүжиг тоглогдсон. Тэгээд яг нөгөө Батаах Эрхмайх хоёр байсан. Тэгээд би чинь нөгөө яг намайг авлаа гэж хэлээг байсан. Тэгэл байж байгаа л одоо манад Батаах орж ирнэ. Тэр үе чинь таа чинь бүр хүүст Батаах бол бүр бурхан нэр юм уу гэд би бүр гайхаад тэгсэн чинь нэрээ одоо Батаах орж ирнэ. Тэгээд Батаах X төцөөс гарах юм болов уу гэж би дотроо бодож ирсэн байхгүй. Тэгээ танд бас тэр санал яаж ирж ив яаж бас 8 жил байсан одоо нэг ам бүл болчихсон байгаа ш. Тэндээс гарах шийдвэр бас хэр хэцүү байв. Мэдээж хэцүү л байсан байна. Ходоод ирэхтэл шалалт юм л шүү дээ. Өглөө босол ингээл яана юу гэж л нөө 10 хэцүү шиг л. Тий 10 жүжиг чинь одоо бараг л 10 жил ингээд ах トゥ юм шиг болчт юм бэл. Тийм ээ. Ингээл би нэг амьдралд оролцол зүв чи юу болж байна яаж ийн ээж ингээд танаахан сайн уу хүүхдүүд нь сайн уу гэж биенийхээ орж гараад ингээд ах トゥ шиг болчоод тэгээд дараад нь тэндээсээ за одоо баяртай гэдэг бол айгуу чанга айгуу амар эвгүй ботгод эвгүй тэгээд өстө нэг одоо яаж хүлээж авсан. Тэгээ би чи нэг ээжиндээс гэдэг кино хийсэн байгаагүй юу? Тий. Та гурав хамт. Тий. Тэгээд нөгөө нэг ингэсэн чил урд жил нөгөө нэг Шведэд нөгөө Цэлмүүд ингэрэг кинонд шагаа битэр хамт болсон байхгүй. Тэгсэн чи манай шагаад тавьчихсан байхгүй. За хаа би энэ одоо ингээд театраасаа гарыг гэж бодож байгаа. Та X зүцээсээ гарах уу гэж авчихна. Яа. Үгүй. Тэгтээ бас ингээд за байж гараа юу ч болж магадгүй цаг хугацаа би залуу байна чи залуу байна тий. Зөндөө биднэрт гэрэлтэх зам мөр би. Тэгээд дараад нь ээжин дайсан гэдэг киног хийгээд тэгээд тэрэн дээр нэлээ Эрхмайтай танилцаад ингээд шагаатагаа ингээд явж ирнэ болж болов бүтчих хүмүүс байна гэсэн бодол надад төрсөн юм шиг. Тэгээд дараад нь онахтай уулзч хэлнэс дээ. Тэгээд нахаа ингээд ийм боллоо. Би инглиш шүү гэдгсэн. Тэгэл онах маач тэрийг гадралж ясна уу мэдгүй их тийм. Тийм гэл гэсэн. Би одногч аглах тэрсэлж тухагцсан гэл. Тэгтийн шиг л юм. Энэ амар хайртай хүмүүстэй. Ингээл юу. Яг тэгэл нэг тэрийг сүлд ингээд онах мэдээж ингээл тэд нар мэдтсэн те. Тэгэл ингээл тоглолттой байсан чинь ингээл гүшгний ард ингээл одногч ингээд суугаа. Юу ч юм. Суугаа. Яа л хажуугаар ингээд яваад. Гэрэг боддог.
Ингээл аглаач гэсэн тэгэл ингээл харцаал ингээл. Та тэгээ ер нь бол номеруудад голлох. Ингээл амар ивгүй. Ер нь их ивгүй. Бурхан тэр юуд нь одоо хүртэл тэр мэдрэмж ингээд байгаад байдаг гэд боддоо. Үе ингээл ивгүй. Тийм одоо ингээд олон жил ингээд гэр бүл шиг болсон хүмүүсээс ингээд явна гэдэг ивгүй. За тэгэл мөрөөдлийн театр тийм ээ. Хэдүүлээ чистээс нэг сайхан ажилласан шүү дээ. Тэгээ мөрөөдлийн театр бол өстой гоё байсан нөгөө ингэдэж ш нөгөө сургуульд хүн юм сурдаг тий. Тэгээ яг нөгөө сургууль насан туршдаа суралцдаг гэдэг шиг мөрөөдлийн театр бол яг миний бас л суур тавигдсан тий. Жүжиг хошуу шоу тоглолтонд ч орж үзчихсэн өстой юм үзсэн зөндөө надад бас яг нөгөө гарлаа гэж хэлэх чинь бас амар ёо би таныг аягуулсаа ойлгож байхгүй би бол тань шиг хэлж чадаагүй шүү дээ бүгднэрүү нь орой юм байлаар ийм урт мессеж явуулж байгаа гурал нь л нэг тэр бол бас л эвгүй юм бэл тий. Тэгэл одоо тэгэл эргээл яг л амьдралын замнал мөр одоо шуурын сэтгэл юм бэлээ шүү дээ ерөөсөө тийм үстэй. Одоо тараад нонох одно гэж аглах гэсэн тийм ээтил гэж байгаа юм чи тийм үстэй. Одоо бид нар ч гэсэн байж хат залуучууд гарлаа гэж гарна тэгэл хорвоогийн зам ингээд сэлгээл дараагийн хүмүүс дараагийн өнөд ингээд тухайн үед нөө залуу хүн байсан болохоор юмд үнэнч байсныг нөгөө жийл юм шиг сэтгэл зүрхээрээ тийм ингээд юм хүний гомдооч хүнд буруу сэтгэл муухай юм төрүүлээд үлдээчихгүй гэсэн тийм л залуу хүүхдийн тийм айц судал гэл нөмрөөд идэв шиг байна. Нэг үед батах та яг гарч ирэхдээ бүр юм миний одоо санджаар хогцсон ингэж гарч ирсэн санагдаад дээ. Тэгээ нэг үе бүр батаахгүй реклам байхгүй батаахгүй кино байхгүй зураг цолол сувг солих болгонд л батах гэл яг ингээл гарч идэг байсан шүү дээ. Яг тэр үед танд яг ямар мэдрэмж төрж исэн? Одоо юу гэх юм хүн болгон танил хүн болгон ингээд ирэхээр хүн бас яг ямар мэдрэмж төрдөг юм бэ? Одоо тэр нэг X2 самтлагийн нэг нөө миний өчтгөр гэдэг кино шүү дээ. Тий. Тэр миний өчтгөр гэдэг кино их сайн юу яасан юм шиг байна. Тэр нөө боджавын төр. Их тийм нэг хүмүүст иргэд боджоо гэдэг. Юу сэтгэлүүдэд төрүүлсэн юм шиг байна. Тэгээд тэрний дараа нь Ашаанти 18 метр. Ингээд тэгэл ер нь тэр миний өчтгөрийн тэр нөө скайтлин тэр маркетингийн албач тухайн үеийн хүмүүс нь аюу зөв тэр киног үзээд их зөв олж харсан те энэ үгээр реклам энэ залуугаар реклам яг энэ мөн үү тийм үү гэдэг үгээр нь хэлүүлчихгээд тэгэл тэрнээс хойш та нэг өдөрт ингээл нэг хэлэхэд ингээл өдөрт 2 реклам тоглолт ингээл реклам те реклам тоглож аюу амьдрал ингээд нөө нэмэртэй айгу нэмэртэй ингээл нөгөө байрны зээлтэй хүн чинь байрныхаа зээлийг 8% зээлтэй байртай байсан хүн чинь байрныхаа зээлийг дараал ингээл хөөрхөн машин авч унаал амьдрал ингээл айгүй гоё ингээл тэгээд ингээл чинь рекламны мангас болоод ирнэ. Хүн болго реклам. Тэгээд гисэн чинь наваа найдан дээрс найруулагд гэсэн юм. Энэ нөхөр мөч чи жүжигчин хүн шүү. Чи рекламны жүжигчин биш шүү бата. Наад дээр жоохон ханжаархтай байгаарай л гэж шүү. Тэгэл дас гэл яг гэл нэр ингээл улиг болох гэдэг юм шиг. Зарим хүмүүс нь ингээд тэр үуч ингээд фэйсбүүк гэсэн энэ л нэг юм дандаа л гарч байгаа юм гэдэг. Нэр энэ одоо найдяал энээс одоо хүн чинь ингээд юм их олон үзгээр ингээд өөддөг штеп. Тим юм руу ингээд болчих бай эдэргээл ингээд тэгээд тэрнээс фэйсбүүк гайгүй байсан. Тэгээд зарим хүмүүс харин хэлдэг гэсэн чи ингээл скайтл гэж яснаа л нэг жорлонгийн реклам тоглоод гэр ороолын жорлон гэж гараад тэгээс үлдээ тэр нөө скайтлын компаниас нэг чи энэ том компани нүр царай хийж бити жорлонгийн рекламд тоглоод байлаа гэдэг. Өө чи хамаагүй тоглож байгаа шүү дээ. Ерөөсөө энд махны реклам тоглоод тийш тэр өөр том компани реклам чи юу гэдэг ерөөсөө замбрааг авч байгаа шүү дээ. Чи ерөөсөө цензур гэж ерөөсөө байхгүй. Гусчаас бүгд нь усаа ичсэн. Тэгээд гэсэн нөгөө чи дээрээс сүлдээс гэрээ мэрээ зуслахч удаа явчлаа. Та ер нь өстэй бараг өрсөлдөгч байгууллага реклам тоглох нэ л гэдэг. Гөгөөд тоглох. Тэгээд л бараг сөөлргээд за энэ реклама багсхий гэдэг. Одоо ер нь танд бас саналууд хэрэг. Одоо та ер нь цензуртэй. Гайгүй тэгээд рекламны саналууд тэрэн шиг сүлд өстэй хараагүй. Тэрэн шиг амар реклам орж ирэх байцсан шүү дээ. Байцсан шүү дээ чи. Тэгээд хаа нэг орж ирэн тэгээд тэрэнд тэгэл тохирол гол тохирохгүй гэл.
Тэгээ жаа нэг хэмжээрхтай л баймаар юм лээ. Олдсон дээр нь гэдэг шиг нэг ингээл яваад байвал өөрийнхөө нөгөө үнцэн энийг энэ мүү чинь бас нэг оролцуулах юм байна гэх харагдуулах юм байна. Харагдуулахгүй юмнууд бас байна те. Юм хүмүүс бас нэг донжинд харуулж ингэж явж байгаа хэрэгтэй мэт л дээ. Та одоо ингээд X студид байхад бол за нэг юм том айлын баг хөвгт ч юм те тийм байлаа штэ. Таны толгой дээр бас ингээд арай ачаалал баг. За мөрөөдлийн театрт ороод ирэнгүүт та яг толгой гурав одоо яг тэр нэг хамтлагийг авч явж байгаа. Доор нь олон бас залуучуудын бидний амьдрал бас ингээд хамааралтай болоод ирж байгаа ш. Тэгэхээр тэрний ялгаа хэр байв танд? Тэглэг яхаа тэгээд экстра самтлагч байхад нэг ингээл бодох юм байхгүй. Тэгээ авдаг цалингаа авчаал нэг гэрээний дагуу өдрийн тэдээр тоглоом тэдний өр ирэх нь тодорхой тэд хоног тоглох юм байна гэдэг чинь ингээс үржүүлж байгаа шүү дээ. Сүүлд мөрөөдлийн театрт ингээд чинь ачааллууд их болоод ирд юм байна. За нэг үзэгчтэй байрлах юмсан нэг өнөөдөр шинэ тоглолт хэд 2 сар бэлдээд сургуульд орно. За эндээс нэг ивент итгэгчний нэг жүжигчний хувцас сунар тэг ингээл тоглолтын ингээл бүх юм ингээд нуруунд дээр ингээд хүрээд ирэх ингээл шөө илүү тархитлагаа гимнастик болж шөө илүү хөгждөг юм лээ. Олон юм бодож байгаа. Ачаал тухайн үеч ангаагаасан те. Одоо ингээд юм хариуцаад өөрөө үүрч авч юм явах нь ихэр чинь бас ачаал үүрч. Батаах юм инээд муутай те. Амар шүү дээ. Та нэг тайзан тэр инээжсэн юмнуудаас яриаш. Би яг мэдээд сая бодоод инээ түрээд болдгоо. Хоёлаа нөгөө юун дээр нөгөө Америк солонгос. Солонгос та тэр солонгос амар инээдтэй те. Нөгөө нэг юу ч чинь хайртай бол ирэж хараа. Тэгэл хайртай бол ирэж хараа гэсэн чинь манай нөгөө дуу шуун тавьдаг нөгөө бак ах маань ингээд тэр гэрлийн утасны шалбархаа гэсэн чинь тэр хайртай бол ирэж таарч би чам ингээд араас нь дивэрж байгаа гутгалах гэдэг те ингээд гутаг юм ингээд тэр чинь ямар ч инээдгүй тийм айгүй амар тийм сериус нэг хэсэг баггүй. Сүүлийн бүр амар тийм өндөр хэсэг те. Тийм. Тэгэл ингээд тэгээ эрхмээ шагаа хоёрлоо эрхмээрүү те. Эрхмээ чиний нөхөр бол тоглодог шүү дээ. Хайртад үзээрээ би ойртгол ихнэр чи аллаа шүү гэдэг те. Тэгэл тэгсэн чил би тэр нэг хутга яг гүшигний хард ингээд би ингээд бэлдсэн байсан байхгүй. Тэмээ бэлдчихдэг гэдэг чинь дөрвөн хүний жүжиг ингээд шагаа ингээд эрхмээ дөрвөлөө тоглолцдог байсан шүү дээ. Тэгээ ингээд хүн болгон өөр өөрсдөө жижиг хэрэглэл нэг хутга шоу ингээд хувцснараа өөр өөрсдөө нэг аргалал тавьсан. Би тэгээ хутга ингээд тавьсан байсан чил бака манай дуу шууны гэрлийн шалбархаа байна гэдэг гутгаар чи авч гутаа юм янзж чад юм орочоо тэндээ тавьч өөр гаж тавьчих. Ингээ орж гутг байдаг. Яг нөгөө нэг сериосны амар жүжиг амар тийм гүлвнаас гисэг явахгүй л нөгөө ихнэрий чи алдын шүү гэдэг юм бас гутг байхгүй би яана гэж бодсон дээ. Яана гэл за ямар ч байсан гарида гарахгүй л болохгүй шүү дээ юм сте. Яг урд урдаас яасан яг жүжигийн текст жүжигийн үгнүүд ингээл мөрөгцсөн байхад л цохоо ярьж гэлтэй биш хутгаа хайгаад гүгөөдөлтэй биш. Тэгэл орж байгаа. Тэгэл би бодсон бох. За яг дөлгөөнөг орон готал би хүзүүг л өшгөө да. Мөшгий шүү. Ойртоод үзээрэй. Ойртгол ихнэр зүг маш тас мөшгий шүү гэж хэлээ да гэр. Тэгэд дроос бодоод тагс. Яа нөгөө өстө саваад унчих байх та. За өгсөн гэж бодоод тэг хүзүүг бариад үзлээ. Нөгөө чарас гэл дотор орчод. Тэгэл би хүзүүг нэргүүлсэн байсан чил нөгөө орчод. Тэгэл явчлаа шүү. Тэгвэл ойртоод үзээрэй би. Гэл гараа нэг ингэж. Гэстэ нөгөө орчод. Цэгийн дарах гэдэг юм уу? Цэгийн дарах гэдэг юм уу? Эсвэл хуруугаар ингэж зүсгээд байгаа юм уу? Мэдгүй. Нөгөө орчод саваад онцсон те. Шууд нугтаагаад шууд гүшигний ар дээр яваад очиж байгаа юм шиг. Тэгээ хоёулаа энэгээд те. Зэрэтлэн инээлдээд. Тэгсэн чинь хамгийн инээдтэй тэр чинь нөгөө нэг яг зориултын тайз өштэй нэг юм зааланд нөгөө тайзны араар ордог юм байхгүй гэрэл авахгүй өөрсдөө юм хажуудаа унтраалахтай. Тэгээ инээж үзэгдэл солигдохоор өөрсдөө унт чи тэгсэн гинэ. Тэгээд өөрсдөө унтраад өөр асаадаг те. Чи яг тэгээ инээлсэн чи зэрэтлэн ингээ инээлсэн чи бөөндөө инээлдээ. Тэгээ байж байжсэн би бүр ингээд инээ зогсохгүй болохоор гэрлийн унтраад харахад бөөндөө инээлдээ. Тэгээ хасан гота гээхлээд байгаа. Яа, өстөмэ. Өгтлийн инээсэн те. Яа. Тэгээ би дараа нь бас нэг инээснийг санд нэг хөдөө орон нутаг тоглолтоор явчихсан юм аа. Яг тэр жүжиг чинь. За. Тий. Юун дээр нөгөө энержи ресурсээр нэг тайзан нар яагаад тийм билүү.
Тэгсэн чи үгүй хүүхдийн жүжиг хамт явж исэн байхгүй. Аа за. Тэгээ яг өмнө нэг юм далайн дээрэмчинтэй нэг юм порлооны юм сэлэн бэлэнтэй ингээд далайн дээрэмчин тоглодог. Тэгсэн чинь дараа нь жүжиг болсон чинь батаах таа билүү? Бид нарыг нөгөө инээлэх гээд нөгөө хутганы хооронд юм порлоон далайн дээрэмч сэлэм аваа гарчдаг чи. Яа тэглээ л дээ. Тайзан дээр инээд мотоо хүмүүс яваад би бас инээд мотоо ерөөсөө зогсдог. Тий. Гинтийн тийм факт их гарч ирнэ тий. Тэрнээс нь улаас аваад онцтой. Одоо мөрөдлийн чадвар та байгаа. Байхгүй шүү дээ. Тийм үү. Тий одоо би чинь одоос 2 жил жилээ дуран бүтээлч. Болоод жилээ дуран бүтээлч 3 жилч болж байна. Тэгээ би бас хэлсэн. За одоо би ингээд нэг яг хувийн кинонууд хийгээд эхлэв шүү дээ. Одоо ингээд нээжинд байсан микрофон Брусны босс гэдэг кино хийдэг багтаг хамт ингээд кино хийхээр тоглолтын цаг маань мөргөлчдөг шүү дээ. Бид одоо нэг юм яалтчгүй. Киногооч бодоолгол тоглолтооч бодоолгол. Тэгээ ингээд тавцалд байгаад байдаг. Тэгээ нэг тоглолт маань тоглолцоод өдөө орнотог сургуультын тоглоно. Өдөө орнотог юм. Хэдийгээр кино байх. За кино хийж яхад нөө театрын ажил маань ингээд алдагдана. За тэгээл. За алтан шагаа ирэх мэ тий. Хоёулах надад багт чинь би ингээгүй шүү. Одоо гамбаа маань ирчлээ, сөрөлт маань ирчлээ, отгоо маань ингээд та нар маань гарын тавар шиг тий. Ийм доо мундаг болцгоосон. За одоо би энтэйсэн гэдэг ялаа шүү. Яг өөрийнхөө кино уран бүтээл яг юу хөөгөө явлаа шүү гэдэг. Тэгээ яг хэлсэн аягүй шулуухан. Тэгээд нэг дүүнэр маань ч таа. Окей, ер нь ойлгож ирсэн. За тийг яах юм гээл одоо ажиллаад юу. Та нэрээ сүүлийн нөгөө тоглолтууд дээр та ерөөсөө байхгүй юм шүү дээ. Жүжигүүд дээр. Тийм учиртай. Батайхан маань гэр бүлийн хүн булгаа. Булгаа маань ер нь таны мэрэг та ер нь ямар сайн их нэртэй болсон тийм таны мэрэгчлийг аягүй сайн ойлгодог. Одоо манай их нэр чи одоо бид чинь одоо нийлээд одоо 10 гаруй жил болчихлоо тий. Тэгээд хамгийн сайн шүүмжлэгч, хамгийн сайн одоо хажуу талаас одоо зааварчлагч, зөвлөгч болчт юм биш үү тий. Одоо энэ дээр ингмээр энэ талаасаа ярмаар ингүүлэх зүгээр гэл ингээл хажууд тундаа нэг хан баган шиг түшиж ингэж явж штэ. Одоо ингээ аргэрт дөрвөн сайхан хүүхэд маань охины маань төрүүлээд өгчтөө. Тэгэл хойш уран бүтээлээ хийгээд арга гэрлүүгээ санаа зовох юм байхгүй тийм ээ. Хүүхдүүд маань яаж байгаа бол ийж байгаа бол гэдэг тал дээр бол бас санаа зовхгүйгээр яг өөрийнхөө уран бүтээлийг ингээл бодоод явж байгаа тий. Тэрэндээ би их нэрдээ бас баярлж автай. Сайхан түшигтэй бурхны гişиг буянгаар сайхан нийжил надад бас за яаж дээ гэж би дандаа залбирч автай. Хүний ингээд сайхан өөрийн хүний авална гэдэг тийм ээ. Бас нэг энэ нэг бас нэг байхлаас хүн өөрийнөө хувь заяа байд юм шиг. Хувь тавилан тийм ээ. Аз бас тийм яста аз сайн хадмуудтай. Сайн хадмуудтай очно гэж бас аз. Да гэдэг бас хэцүү. Их нэртэйгээ ойлголцохгүй байгаад байвал бас хэцүү. Юм төвчөр байна те. Батаах маань 4 охинтой. 4 охинтой. Гигена маань сүүлийн үед ер нь жоохон урлагийн салбар руу жүжигчин рүү орох гэж. Ер нь жоохон хөл яаж их дуртай байна. Их дуртай. Та тэрийг яаж хүлээж? Ер нь хүмүүс ч их жоохон урлагийн хүн болох хэвээр дургу байгаад байдаг шүү дээ. Та яаж хүлээж? Үгүй яах вэ? Одоо яг энэ нөө 11 настай тий. Яг ингээд юмыг амар гоё гигэнлэгээр өнгөтөөр өөрийнхөө төсөөллөөр харж байгаа юм уу юм болохоор би тэг дуртай их. Энэ 5-6 талгаа гэдэг кинонд тоглосон. Сүүлд нь миний таарсан 2 гэдэг кинонд тоглолоо. Тэгэл сүүлд рекламд их тоглож байна өө манай охин ч бас рекламд чи үеийнхэндээ их од юм байна. Тэр нь лайки гэдэг юм бэ, TikTok шиг юм байт юм байна шүү дээ. Тий, лайки яг тэдний үеийнхэн. Яг тэдний 13-аас доош насныхан байт юм байна шүү дээ лайкийнхэн. Лайкида Монголын нэгт явж байгаа л гин. Монголын хоёрт явж байгаа л гин. Монголын 10-т орчлоо л гин. Гэрт ерөөсөө л нэг тийм нэг бас нэг лайки хийсэн л бүжгэлсэн л юм байна. Харин сошиал гэхдээ амар хөгжсөн дээ. Одоо бид нар ер нь яг нэг юм үеэр нэг байгаад байгаа. Бид нар бол нэг Facebook, бид нар бол нэг миний үеийнх нэг Instagramд үлдчихэж тах шиг байна. Тэгээд байна. Тэгээд тэрнээс доошлонгод нөгөө нэг TikTok болол лайки майки болоо явчихна. Та юу сошиал тэр идэвхтэй. Сошиалыг яаж ашиглаж хөгжүүлж байна? За одоо сошиалд ч одоо бас тийм сайн биш. Гэхдээ яг нөгөө ямар нэг үзэл бодлоо бол илэрхийлж болж
итгэхгүй байгаа юмнуудыг одоо пост хийх. За тэгээд дээрэс нь бас өөрийнхөө нөө реклам кино уран бүтээл нэг ингэж танилцуулах тавих юм да тэгээд. Та нөгөө бид хайсан гэсэн юм аваараа гэдэг чинь таны хайсан гэсэн юм арай юу? Тийм та байгаад таны өөрөө ч гоодсон юм. Тийм шүү дээ тэр чинь нэгсэн баггүй. Тэгээ нэрлэлцээ. Хайсан гэсэн юм аваараа тэр чинь нэг юм баггүй. Анх пэйж нэгтгэж явах зэ. Тэр чинь Монголын хамгийн их дагагчтай байж явсан баггүй юу? Тий. Цөм авдаг байсан байхгүй юу? Тэр үед нь би тэр ажиллаж исэн хүмүүсийг ойлгоогүй байхгүй юу? Та нар яагаад гэсэн юм аваарад авчаа гэд нэрлэлцсэн бэ гэсэн. Чи тантай бол холбоотой. Тий, тэгсэн чи та нөгөө ашинт 18 дээр гэсэн юм аваарад авчаа сонсож байна гэж ярьдаг шүү дээ. Өөрөө гар утсанд гусчаал. Гайсан гэсэн юм аваараа гэл тэгээд тэрүүгээр чи ингээд нэрлээд тэгээд таны зураг мургаар чин тэгээд ингээд ийм тэгээд тэр хүүхдүүд тэр пэйж нээж яхад үед айгүй итгэвтэй ажиллаж байгаад оюутнууд байсан юм байхгүй айгүй мундаг ажиллаж байгаа. Тэгээ бүгд гадаа дотоод руу сургууль соёлоо гэдээ явцсан. Тэгээ явхдаа надад майн ахаа энийг үргэлжлүүлж ажиллаулаарай гэсэн. Тэгээл тухайн үед нэг 110 мянган дагчтай байсан. Одоо ингээл 100-аараа л байж л. Одоо яг хайсан гэсэн юм аваараа гэдэг. Гэсэн юм аваараа. Тэгээд таны өөрийн чинь яг пэйж болсон. Тий. Та тэгвэл уг нэрийг солиод бас. За манайхан үзчихвэл хайсан гэсэн юм аваараа. Гэсэн юм аваараа. Гэсэн юм аваараа гэдэг Facebook пэйж яг батаахан өөрийнх нь юм биш үү? Манайхан фоллоу хийгээрэй. Тийм ээ. Тэгээд яах вэ? Өөрийнх нь Батмөрд орж Instagram нэг чинь бас нэг жил гарсан болж байна. Батмөрд орж тий. Батаа дагуулсан. Саяхан танд нөгөө стори зааж өгсөн. Тий, стори анхны сториг эйггүй юу? Тэр чи айгүй хөөрхөө. Ямар ч фильтргүйс та айгүй оргиорны стори. Амар стори хийж. Тэгээд нэг стори хийж байгаа эвсэлгүй тий. За ингээд гарын жоохон чичрээс та ийм. Тэгээд наашаа эренгүүт нэг эмхтэй ч хүүе фильтргүй мó. Бид нар чи ингэж авч. Харин тэгээд тэгжил сошиал нэг иймэрхүү хандлагатай байгаа даа шүү дээ. Харин миний дүгээр сошиал юу ч юм л та нөхцөлгүй юм л шүү дээ одоо. Instagram ч юм одоо Монголын нэгт явж гин хоёрт явж гин үү? Ерөнхийдөө дагагч нь бол хоёрт явж ах шиг байлээ. Айгу итгэвтэй юм лээ те. Facebook юу ч бас дагагч нь хэдэн зуун мянгараа. Би нөгөө ингэсэн ш нөгөө Facebook пэйжээ юу болгоцсон бэхгүй verified болоод цэнхэр нөгөө тэмдэг аваад. За. Тэгсэн чинь яг уу дагагч ингээд огцсон үе. Тэр яагаад өссөн? Тэгээ би тэгж бодсон нөгөө эргэлзэх юм байхгүйгээр цэнхэр болохоор хүмүүс шууд яг нэг пэйж рүү. Өмнө нь нөгөө бидний олонний танил хүмүүсийнх чинь ингээд баахан олон юм нийцсэн хүмүүсийг аль нь зөвийг мэдэхгүй байгаад идэв ш. Тэгэхээр бас айгүй нөлөөтэй юм байна. Гэтэ айгүй зөв пост зөв юм хийгээд харсан дээр чинь тэгээд баярлалаа. Явчихдаг юм шиг л шүү дээ. Манай Баяр Магнагийн тэр пэйж хуудсан айгүй сайн явд юм л шүү дээ. Магнах дандаа тийм инээдтэй пост. Тийм юм постоо их зөв бичээд юм тийм ээ. Тэгээд та ер нь хэр пост бичиж? Нэг постчгүй. Та нэг бидний тохиолдсон хөгжилтэй явдлууд дээр бас их итгэвтэй юм бичиж. Нэг бичин тэгэл. Тайзан дээр ингээд одоо хошин шоу тоглолтыг бас айгүй олон өдөр тоглоно шүү дээ. Нэг тоглолтоо айгүй олон өдөр тоглоно. Та тэгэхээр тухайн өдөр бүртээ яг ижил тоглож гинөө эсвэл тухайн зэрэглээсээ шалтгаалж бас өөр нэмэгдэх, хасагдах тийм юм байдаг уу? Одоо нэг мэдрэмж яг би одоо бодоод идэв. Би нэг хошин шоунд ганцхан удаа мөрөлийн театрт байхдаа орсон байдیں۔ Тэгэнгүүт би ингэж бодсон. За хошин урлагт байгаа энэ хүн бол айгүй мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ингээд нэг үгээ яг хэлэх ёстой гэд бэлтжижсэн нарыг хэлж болдгоо мэн тэр зэрэглээ мэдрээд айгүй тийм мэдрэмжтэй зэрэгтэй айгүй тийм холбогдож тоглолт юм санагдаад байд. Тэр талаар та нэг яриач. Тэгээд энэ өдрийн зэрэг их жүжигчнийг их ухаантай жүжигчнийг үл их гоё задалдаг л тийм л залуу наснаа тоглох л тийм л нэг тийм мэдрэмжний ирээтэм хурд амар хитэмтэй мэдрэмж ингэсэн тийм л гоё зүйлтэй тийм ээ. Та нэг одоо ингээд нэг бэлдэж тайзны өмнө гарахын өмнө бэлдэж байгаа л энэ өста илгийн авандаа гэсэн юм чинь яваагүй тохиолдол ч юм нэг дүнбийжсэн тайзнэр дүнбийжсэн үе байлгүй одоо дөнгөж залууж үжигч юм бол тий. Тэгээ нэг үзэгч чинь шинэ залуу хүнийг ингээд гайхаж хүлээж авдаг тий. Энэ юу хийх гээд байна. Яагаад тэгэл тэгсэн нөгөөтг нь бас алиалах гэдэг.
Тэр тайзан дээр байгаа нөхөр аминдаа л мангар аллал хийгээд байгаа шүү дээ. За энэ жахаа тэнгүүл нөө үзээр сурцсан хүмүүс нь юу ч хийгээгүй гараад тэгэл ха гэл ингэдэг. Бас ингээд ийм юмуд л байгаад залуу байхад нь тэгэл яана. Тэгээд их ухааны л бас алиа тийм солио тийм байж болохгүй их этик соёлтой их мэдрэмжтэй хийх гэж байгаа үг үйлдэл бүх юмаа их хянаж цэвэрхэн хувцаслал тоглож байгаа зохиол төр одоо хэдийн нэг 25 минут 20 минутын одоо зохиол байсан ч тэрэндээ маш их сайн тойр цууч зохиолоо маш сайн гаргах хэрэгтэй. Урлагийн хүний нэг юм жаргал, урлагийн хүний зовлон гэх юм уу? Тэр таны бодлоор юу вэ? Тийм одоо тэгэл яг л миний одоо сайхан жаргал бол одоо яг мэрэгчлэрээ ингээл ажиллаад өөрийнхөө хүссэн киногоо хүссэн сэдвээ одоо хүссэн дүрдээ ингээд тоглож байгаа нь л их жаргалтай санагддаг. Тийм тэгэхгүй тэгээд бас ингээд болохгүй юмдаа ингээд гүрээ хүчлээд явах ч тэр юм ямар л олигтой болох вэ те. Тийм юм шиг санагддаг. Батайх маань бас яг жүжигчнээсээ гадна давхар хувийн бизнестэй. Одоо таны тэр бизнес чинь байгаа. Хаалгаа ирсэн шүү дээ. Яагаад вэ? Ирсэн шүү дээ. Банш гэдэг банш гардаг байсан. Оо тэр чинь нэг хэсэгтэй сонгоны архныг хэсэг шуугууллаа шүү дээ. Энэ үйлдвэр маань энэ гурвалжингүй гүрний энд байсан. Тэгэл хэсэг нэг шужигнсэн шүү дээ. Реклам зарцуулаад телевизүүд нь бичгнүүлээ чинь тий. Өөрөө рекламдаа тоглоо чинь. Оо тэгээд түгэлт энэ 2 3 хөлдөө гүрийн машинтай. Тэр маань энэ сонгоны архнаас битүү дэлгүүрүүдээр битүү хийдэг байсан байхгүй. Тэгэл сүулдэ нөө махны үнийг хэлбэлцэлээр л алуулчихдаг. Оо тийм. Чи суурин ферм үхрийн фермтэй багс юм лээ шүү дээ. Оо юунд ч ганхахгүй. Ингээл дан гэл ингэ байх хэрэгтэй юм лээ. Тэрийг нь авдаг. Тэгээ сүулдэн дэр ийм маркетинг менежер надад гэсэн. За ер нь манай Монголд ер нь хөлтөөс бүтээгдэх бата минь яг чамд л гэж хэлгээд. Одоо банш бууцсан ч бай өөр одоо хөлтөөс махнууд юуд ят одоо нэг хийсэн одоо юунууд бол нэх явдгмаа. Аавь. Одоо ингээл махны үний хэлбэртээс бол хүмүүс гэртээ аваад тэр юу чинь ингээд хийгээд ичдэг юм аа. Ингээд нэг хүнтэй гоё зөвлөгөө өгөл тэгэл биднээс за ер нь тийм ээ. Лээ 2 3 жил баг явсан ш. Тэгэл харин баахан хэдэн хүмүүст бас урьдчилгаа, бүрүүснээ урьдчилгаа, машины амьдрал ахуйд нь тэр ажиллаж исэн хүмүүстэй бол өөр хүн бас нэг тусдын болоод тгсэн шүү арай. Олон хүмүүсийг ус цалинтай, орлоготой, ажлын байртай, заримд нь унааных нь одоо урьдчилгаа төлбөрийг өгчдөг. Тийм байл шүү дээ. Батайх та одоо яг зөвхөн одоо бол яг зөвхөн жүжигчнийхаа яг урлагаараа бүх аж ахуй амьдралаа авч байгаа эсвэл давхар бизнес одоо ер нь урлагаараа л явж байна. Одоо ингээд өмнө анхаахтай бид хоёр бас ярьжсэн ингээд нэг Монголд урлагаараа амьдрах хэцүү гэх хүмүүс ярьдэн штэ. Өө хүүхдээ урлагийн болохгүй гэл. Ерөнхийдөө тэрний бас ингээд эсэргүүцэж байгаа нэг жишээнүүдийн одоо тод жишээ бол та тий яг гоё урлагаараа аж амьдралаа аягүй сайхан авч явж байгаа дуртай мэрэгчлэрээ. Тэгээ ер нь залуучууд бас сонгох гээд эргэлзэж иж магадгүй л дээ. Тэр залуучуудад ер нь таны гоё хэлвэл. Заал хөл ингээл нэр болохгүйсэн болох хүртэл ингээл тэмүүлэл хүсэл мөрөөдлөөр ингээл энэ сайхан мэрэгчлээ ингээл эзэмшээл те тэрний эзэн болох гол ингээл явж л байна. Энэний цаана маш олон хүний ард түмний бас хайр хүндэтгэлээ бас даах гал зүтгэж л байна те. Бас ингээ гоё нийгэмд зөв хандлагатай кино уран бүтээл хийчих юмсан айлгүйж л байна. Тэгээд юмны чинь хариутай бол бариутай. Эргэл амьдралд ирж байгаа миний өөр хүүхд миний амьдрал надад л болж л байна. Тэгэл өөр хинт ч хамаагүй. Илүү хүсэхгүй дутаа. Тийм. Бага амьдралаас сэтгэл хангалуун сайхан амьдарч байна. Тэгэл болоо. Та одоо ингээл бид нар чинь нэг одоо нэг олонний танилцаа
Нэг хүмүүс жоохон таньдаг болоод ирэхээр надад нэг урлагийн буян гэдэг юм айгуу гой санагдаад байхгүй юу? Урлагийн буян гэд. Тэгээ би ягаад танд энэ санаанд орсон гэхээр би Батайхтай хамт анх Мөрөөдлийн театрт орчвол машинд нь явахаар нөгөө Монголд чинь төгжрэлт ингээд ямар ч машин урдуур оруулахгүй штэ. Батайх цоогоо буулгалаа ордог байхгүй. Тэгэл хөдөө мөдөө явж байгаа л дугуугаа хийлүүлээл хийдвэ мэдв ингээд. Мөнгө хэрэггүй хаа нэг инээгээд өгчих гэх. Тэгдэг ш. Танд ер нь энэ урлагийн буян хэр ашиглаж байна? Хүмүүс ер нь хэр ер нь байнга юм тохиолдож байна. Үгүй ашиглахгүй байна. Ашиглахгүй гоё. Ер нь ашиглахгүй гоё. Үгүй л гэж бодоод байгаа. Гэхдээ тэгтээ үгүй хаалтлах талаасаа биш л дээ нэг юм хүмүүс их гоё ханддаг, ажил амархан бүтдэг ч юм уу. Тийм ээ. Одоо энэ бол яг л гоё найр тавиал. Өө ийшээс уудаг. Нөгөө нэг нийгмийн төрөл одоо энэ хүнд хийнээд бэлгэлж байна. Нийл одоо бас хөрхэн буян хариун л байдаг юм болоо хүмүүс их гоё тусламжтай одоо ингээл юу гэдэг одоо ингээд ярьчаар бас буруу болчихсон. Болгоо сайхан ханддаг. Одоо юу гэдэг ингээл нэг цагдаа зогсоолоо заа өстэй уучлаарай намайг за Батайхаа болгоомжтой яваарай гэл ингээл явуулчихсан шинэ. Энэ бас буруу болчих магадгүй шүү. Ахав дээ яар бол тавил дээр таслал л үз. Тий. Танд зүгээр бол зүгээр л дээ. Зүгээр шүү дээ яа гэх юм үнэн л юм чинь яах юм бэ? Тийм ээ. Олонтой сайхан зөв амтлагтай байна гэдэг. Сайхан. Тэгэл нөө болсон болоог нөө жижиг сажиг нэг жоохон юмд орчоол нөгөө энийг ингэжэл ярваагаал хүмүүсийг дээрээс хараал одоо юу гэдэг. Тэ энэ бол хамгийн энэ чинь харж байгаа маш олон за энэ нэг иймэрхүү хэмжээний л оюун бодолтой хүн байна да жүжигчин байна да. Энэ харин ийм хүн байна да гэдэг чинь ард түмэн хэнийг нэг шүгээл ингээл байждаг те. Тэрэн шиг л ингээл яг хуу энэ хүмүүст их сайхан сэтгэл төрүүлэл инээлгээл наргаалал гэр бүлд наац жаргал одоо дандаа эерэг зөв хандлагууд ингээл өгсөний буян байдаг юм лөө. Харин энэ хүмүүсийн итгэлийг л көсөрдүүлжгүй алчихгүйган шиг л ингээл зөв сайхан дунд нь чигэд явах юмсал гэж л боддоо шүү дээ. Та ер нь ямар уран бүтээлчийг хувьдаа үнэлдэг? Ер нь уран бүтээлч хүн ямар зан чанартай байх хэвээр бол одоо ингээл Мөрөөдлийн театрт бас олон залуучууд орж исэн. Яг ямар шалгуураар авдаг юм бэ? Мэдээж авьяас чадвар байх л та тэрнээс гадна чухал зүйл. Дээрээс нь одоо сэтгэлтэй юмд хандж байгаа хандлага байна. Сэтгэлтэй, дээрээс нь хүнлэг чанартай. Тэгээд ингээд хамт ажиллаж байгаа үед хин нэмбэ гэдэг нь мэддэг шүү дээ. За энэ нөхөр нэг иймэрхүү нөхөр байна да. Энийг ингэж яахгүй л энэ ингэх нөхөр хүн байна да гэл ингээд танигдчихэдэг. Батайх одоо яг жүжигчин мэрэгчлэрээ ажиллаад хэдэн жил болж байна? За одоо 2002 оноос хойш л ингээд ажиллаж байгаа чинь 20-од жил шүү. Тэгэхээр Ирэх жил 20 жил болов. Тийм. Юу лээ? 2002. Тэгэхээр ирэх жил 2002 он 20 жил болох юм шүү дээ. Одоо ингээл таны анх 2002 онд хийжсэн уран бүтээлүүд чинь одоо ерөөхдөө ингээд залуучууд үзэгчд гэх юм уу те залуучууд ингээд нэг тийм сэтгхүүд нэг тийм өөрчлөгдөд байгаа юм шиг танд ер нь анзаарэгдэж байна. Мэдээж тийм шүү дээ. Хүсээд ч юм уу те. Тийм. Яг одоо л яг тэгж шүү дээ. Одоо ингээл арай илүү чөлөөтэй задгай ийм юунууд ингээд нөгөө бидний нөгөө яванд ханддаг нэг этик гэдэг юм л жоохон халга болоод байгаа юм болоо даа л гэж. Хитрхийн нэг зүгээр хувь тал дээрээ төвлөрсөн. Одоо ингээл тайз нар их жаргон хараал өрөөл хэлсэн юм дээр үзэгчд хийнээл тэр хэлсэн хүнийг их өөгшүүлж хүлээж аваал. Одоо юу гэдгийг те их жоохон тийм сэтгэлгээний хувьд жоохон тийм унаад байгаа юм болов. Харин энийг хөтлж авч явах бид нэр дараа үе маань илүү өшөө илүү хүмүүсийнхээ нэг алхмын урд гიშгэж би урлагчун ард түмнийхээ өмнө байх хэрэгтэй гэдэг. Тэр юм аа л их сайн барьж аливаа уран бүтээлүүдээрээ тэгж хянаж ажиллах хэрэгтэй юм шиг байна. Батайх та юу ууралдаг уу? Би юу? Тэр нь одоо ботсон ч таны ууралж байгааг ер нь харж байгаагүй юм шүү. Та нэг байж байгаа л нэг уурал бол амар ууралдаг уу? Гүй нэг уурал. Ер нь ууралахгүй тийм. Ер нь л ууралахгүй те. Хэр барагтай л ууралахгүй те. Ер нь ууралж исэн тохиол юу таныг уурагч хүрэх? Үеийн болсон бас ууралж исэн үе байл байх одоо тэгээд. Гэхдээ ер нь гайгүй. Гайгүй тэгэл за ууранд орхнооч гарчдаг. Уурлах гэж нилээ юм болдог. Ер нь нэх уурлах юм бол байх хүндэх юм байлгүй яах вэ? Яг юунд ер нь уурчин хүрэх вэ?
Одоо юу гэдэг одоо тэгээд Хүний ямар зан чанар одоо өөрийг чинь хүрэх үү? доотлаа ярьж байгаа, хулгай хийж байгаа. Одоо юу гэдэг юм те. Гудамж багаар нус цэрээ хайж байгаа. Замбраагүй хогоо хайж байгаа тэгэл авчих гэдэг шаардлагатай байна. Ахгүй чи яхаа гэдэл ингээл яасан гэл ингээл уурлал. За ингээл хаяал явах чинь те. Батах одоо ингээд та нэг хүмүүст олон нийтэд ингээд хүрсэн төр чинь нэг тийм зөөлөн байнгын инээж идэг те. Тэгэхээр нэг одоо түрүүн би нэг хэлсэн ш нэг дугуй хийлүүлээл ахын мөнгө хідүүлээ гэхэд л энийгээ төгчих гэдэг хүмүүс нэг тийм хандлага танд их гаргадаг юм шиг санагдаад идэгин. Тэгээ заримдаа яг би ингээд таны оронд өөрийгөө тавиад үзэхээр би одоо хүн л юм чинь тэр нэг жоохон хэцүү штэ байнгын ингээл эний чихнийг онгоо ярьчих чи нэг тэгчээч гэл нэг юм тийм юмнууд юу нэрдэг үү? Тэгэл явах тэгэл одоо нэг онгоо ярьчаач те. За наашаараад нэг инээчгт одоо би урдаас надад энийг ээлж яах юм тэгээд гэл те. За зөвхөн хүн зүгээрээ яа болоо төлбөр хаалгаа онгоолгороо мөнгө аваад ингээ гарыг л штэ. Зарим л за өнгөлийн уулзалт инээж эхэлдэг гэж байна. Би тэрэнд гэл инээжгүй мөнгөхгүй тул тэгэл ингээ байх гинэ. Зүгээрээ чи зүгээр маялаад байж наатгаа өгөөд хаалгаа хонгоолго гэл тэгэл гарч байгаа штэ. Тэгэл хөрх юм л тийм нэг өдөө гатгаад яг хүмүүс нэг сэтгэлгээ нэг өөрсдөд гатгаад айл гэж бодоод байдаг юм уу яад гэх юм. Таныг яг нэг зургатаар гаргаж шил хүн гэж ойлгоод тийм л тэгээд л юм шиг байгаа. Өмнө болгоны юунаас айсан юу характер ч янз янз те. Банш бата гэдэг нэр чинь яг юунаас болоод банш гэдэг болсон юм. Тэр нэг X2 самтлагт нэг юу байсан юм аа. X2 самтлагт нэг наранслах дээр эхнэр нөхөр хоёр болоод банш босны дэрээр нэг банш босны юу цех ажилладаг байхгүй. Тэгэл англах нөө бананы шилтэй маш шаал дэмий өвдөлтөжлээ гэж сөвдөд байгаа ингээд заваараад байдаг наранслаг ах нь болоод анханасаа шаал дэмий идсэн юм байна гэд яг тийм нэг аюу хөөрхөн заасрын нэвтрүүлэг байхгүй. Тэгээ тэн дээр наранслах дээр гэрээрээ ингээд баншигээд би чинь гаднаас ингээд тор дөрөн банш тортой ингээд мянган нэрийн барааны Афганистай баншанттай гэлстэй шаагаад авлаа гэд. Тэгэл тэрнээс хойш тэр номер цаасрын хөтөлбөрөөс хойш мэрсэр хүмүүс банштай гэл. Тэгээд итгэлцсэн мөлий. Тэгээд би Батахын нэг нүднийхэн тухай бас айгүй хэрнүүд өгдөө шүү дээ. Таны нэг тэрчим артагддаг. Та тэрийг нэг яриаш нэг юмнуудыг жижиг хардаг. Юу гэлээ? Одоо ингээд бид ингээд та ингээд инээжмийнх нь ингээд бид нар бас ингээд дагаал жижигэн болчихоо гэх юу гэсэн ч юм ин те. Ямар нэг яг хандлагаар ингээд би энийг ингээд нүд мэдээж ингээд шүү дээ. Яг тэр чигээр чи бас ингээд жижигэн болчихоо гэнэ. Бүгд жижигрэглээ. Тийм тэгэхээр юу гэж тийм би тэр үе нэг хошиж өгдөг шүү дээ те. Нараач энд дотор чи нэг жижиг битээ хүмүүс концерт тоглоод байждаг шүү дээ гэдэг шиг тийм ярих гэдэг байхгүй. Би тэгвэл таныг буруу санаад байгаа юм байна. Таныг нэг тэгж хэлсэн чи та үгүй шүү дээ би ингээл бүтээ харчдээ шүү дээ. Буруу санаад. За тэгээд өнөөдөр цаг маш хурдан өнгөрлөө. Одоо миний баг хамгийн хурдан цаг өнгөрсөн дугаар боллоо. Ахтайгаа эргээд ингээд уулзах сайхан байлаа. Тэгээд урилга минь хүлээж авч одоо үнэтэй цаг зав зарцуулсан танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд дүүнэрийнхаа энэ хийж байгаа энэ подкаст те энэ гоё нэвтрүүлэг маш олон хүнд ингэ хүрч байгаа. Би л тэр анхаагийн дугаарыг үзсэн. Гоё болж ялээ. Тэгээд хоёр дүүхээ ажилд уран бүтээлд нь амжилт хүсье. Танай гэр бүл дац жаргал ирүүлэх Аруугийн хамгийн сайн бүхний хүсье. Тэгээд зуны дэлгэр цагаар хэдүүлээ нэг би намлсан ясныхан дагуу хон маань байгаа шүү. Шинэ онны шил болгонаа. Баярлаа. Тэгээд яалтч нөгөө юм хийгээд эхлэхээр нэг залуу хүн бас урам те. Тэнгүүд яалт ингээд нөгөө ирж байгаа зочид маань, найзууд маань, ах эгчнэр маань дандаа гоё дэмжиж ирж байгаа. Тэгээд маш их баярлж байгаа. Тэгээд дээрэс нь одоо мэдээж спонсоргүй болвол энэ тэглгүй гарах хэцүү. Би тань нэг жижигхэн гарын бэлэг бэлдсэн. Энэ болгонгод манай студийн зүгээс өгч байгаа. Тэгээд Hollywood Star. Ямар гоё юм бэ? Ямар гоё бэлэг. Хааштай бас гоё фестивальд хийж байгаа уран бүтээлд амжилт хүсье трио гэд. Тэгээд бас дэлхийн данстай уран бүтээлч болоорой ах маань. Ямар гоё юм бэ? Бэлгшээж өгч байгаамаа. Ямар гоё юм бэ? Эрхэм мөндөд Монгол улсын соёлын дөрвөлжүүлж чинь Баттөмөр таны цаашдаа уран бүтээлд амжилт хүсье. Подкаст өрөөнд зочноор оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Ямар гоё юм бэ? За нэвтрүүлгийн маань одоо цор ганц ивент тэтгэгч Secret Liquor Store гэдэг
ивент итгэгчээс маань гарын бэлгийг танд бас бэлгэлж байна. За баярлаа. Ямар гоё билүү гэдэг газар вэ? Ингээд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай. Баяртай.